За хай би ч юм сайн байгаа байх гэдэгт найдаж байна. Тэгээд өнөөдөр миний ярилцахыг хүссэн сэдв юу вэ гэхээр яагаад бид нар ийм байдалд хүрвэ? Яагаад чамд ийм зүйл тохиолдов вэ? Яагаад надад ийм зүйл тохиолдов вэ? Яагаад бид нар ийм байдалд хүрэх болсон бэ? Сэтгэл зүйн хуваарч болов те амьдралыг харах өнцгөрч болов яагаад бид нар ийм байдал руу шилжсэн юм бэ? Энийг ойлгох боломжтой юу? Эсвэл ойлголоо ч гэсэндээ ямар нэгэн зүйлийг өөрчлөх боломжтой юу? Мэдээж магадгүй өөрчлөх боломжгүй. Гэхдээ ядчил жоохон ч болон мэдээд авахд нэг буруутахгүй байх. Жоохон ч болов энэ зүйлийг ухаж ойлгосны дараа арай өөр байх магадaltaй ч юм уу. Эсвэл ядчил хүлийн зөвшөөрөх боломжтой ч юм болов гэсэн санаагаар ерөнхийдөө бол ярилцъя гэж бодсон. Тэгэхээр ерөнхийдөө болвол бидний хамгийн их өөрчлөгдөж байгаа шалтгаан бол нийгэм байгаа. Нийгэм хүн хоорондын харилцаанаас болж бид нар хамгийн их өөрчлөгдөж байгаа. Бид нар хүсээгүй байсан ч нийгэм хаашаа зүглэн хүмүүс хаашааг ин тэр зүйл рүү татагдан ордог. Энэ бол угаасаа ойлгомжтой. Тэгэхээр ерөнхийдөө болвол нийгэм тэр чигээрээ юуг уриалж, юуг зөвг ин тэр зүйл нь зөв болох хандлагатай, юуг бурууг ин тэр зүйл нь буруу болох хандлагатай байдаг. Тэгэхээр миний хувьд бол зөвхөн философик байдлаар би олон нийтийг зөв гэж уриалсан зүйлийг нь зөв гэж боддоггүй. Эсвэл буруу гэж буруутгсан зүйлийг нь ч гэсэндээ буруу гэж боддоггүй. Ерөнхийдөө болвол юмыг айгүй голлож яг үнэхээр заавал буруу байх албатай юм уу, заавал зөв байх албатай юм уу гэж олныг дагаж айлуулах явахгүй байхыг хичээдэг. Тэгэхээр ерөнхийдөө хүн гэдэг амтан угаасаа багасаа л хүүхдээсээ том хүн болоод ингээд хөгшөөд дуусдаг. Ямар ч хүүхэд жоохон байхдаа цагаан цаас шиг цайлхан байсан байж таараа. Хизээч хүүхэд байхдаа би алуурчин болно. Эсвэл би жоохон хорон санаа агуулсан хүүхэд болно. Эсвэл ингээд бусдыг жоохон хорлоно. Муу санаатай байж гэдэг юм уу. Бусдыг гомдоё гэж хизээч бодож өсдөггүй. Бид нар бүгдээрээ л цагаан цаас шиг бусдаар хайрлуулахыг, бусдыг хайрлахыг, энерхийг заалгаж тэр зүйлийг мэдэрч өссөн. Магадгүй зарим нэг шалтгаанаас болоод хүүхэд байгаасаа ахуулаад гэр бүлийн бүтэн байдал дутуу, тэ иймэрхүү тиймэрхүү гэр бүлийн асуудлаас болоод бид нар сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай өсөж торноод тиймэрхүү хандлагатай болдог. Гэхдээ дийлэнхтэй ерөнхийдөө бол гэр бүл бүтэн байдлаар ихэнх нь шахав өсөж байгаа. Тэгвэл бидрийг хамгийн хэвдэг зүйл юу вэ гэхээр угаасаа л нийгмийн харилцаа, хүн хоорондын харилцаа байдаг. Үүн дээр жишээ аваад үзлэхэд нэг хүүхэд байлаа гэж бодъё. Тэр хүүхдээ ээж аав нь юу гэж хэлдэг вэ гэхээр чи бусдад муу зүйл хийж болохгүй шүү. Чи үргэлж бусдад сайхан хандчи, бусдад тусалчи, бусдад битгий буруу санаарай. Хэрвээ чи хэн нэгэнд буруу санавал тэр муу санаа чинь чам дээр буцаж хурж ирнэ. Чи үргэлж хүмүүс сайн зүйлс бодож санаарах юм бол тэр хүмүүсийн тэ ингээд үйлдэл ч гэсэндээ чам дээр сайнаар туснаа гэд багаас нь тэр хүүхдийг тэгээ хүмүүжүүлсэн байлаа гэж бодъё. За тэгээ мэдээж хүн лимчин багасаа ингээд цэцэрлэг сургууль ингээд яваад нийгмийн харилцаанд орж эхэлнэ. За тэгсэн чинь тэр хүүхдэд асуудал тулгарч эхэлнэ. Юу вэ гэхээр тэнд байгаа бүх хүүхдүүд өөрөө ингээд гэр бүлийн хүмүүжлэр өсөөд явж байгаа учраас тэр бүгдийг нийлүүлээд нэг ангид оруулахаар мэдээж дунд нь өөр хүүхдүүдийн ингээд харилцан холбоо нийгэмшил үүсч эхэлнэ дээ. Тэгээд нэг өдөр ингээд бүх хүүхдүүдэд ингээд туслагаараа тустаал ингээд муу санаалахгүй явж итэл нэг хүүхд өөрийг нь хорлцлоо гэж бодъё. Тэр хүүхдийн амьдралыг харах өнцөг болон үзэл бодолд нь зөрчилтөө үүсч эхэлнэ. Би энэ хүүхдэд муу зүйл санаагүй, би энэ хүүхдэд муу зүйл хийгээгүй, би туслах үедээ тусалж исэн. Тэгсэн бэжж яагаад энэ хүүхд намайг хорлцов? Яагаад надад ийм муухай зүйл хийчих вэ? Би ерөөсөө ойлгохгүй байна. Яагаад гэвэл тэр хүүхдийн бодлоор тэр хүүхдийг хүмүүжүүлсэн тэр эцэг их тэр хүмүүсийн бодлоор өөрт нь хэлсний дагуу болол би сайн зүйл хийгээл ах юм бол хүмүүс надад сайн зүйл зөрүүлж хийн гэсэн байдал ягаад ч юм ямар ч шалтгаангүйгээр тэр хүүхд намайг үзэн ядлаа. Тэр хүүхд надад муухай зүйл хийлээ. Яагаад? Энэний учрыг ойлгохоо болж эхэлнэ. Ойлгохоо болж эхлэхээр ер нь миний үзэл баримтлал эцэг их маань зааж байгаа энэ зүйл зөв юм уу? Үнэн юм уу? Яг тийм баталгаа байгаа мó гэд өөрлөгөө ч гэсэндээ ухаж эхэлнэ. Өөрийнхөө үзэл бодол баримтлалыг дахин өөрчлөх шаардлагатай ч юм уу? Дахин анализ хийх чухал шаардлага дээр хүрээд ирж байгаа байхгүй юу? Тэгээд юу болоод ирж ийнэ гэхээр тэр хүүхэд явандаа юу гэдгийг багаар өөрчлөгдөн. Хэрвээ тэр зүйлийг дахин мэдэрсээр байвал за би хүн болгон сайхан сэтгэл гаргаад туслаад ээж болохгүй юм байна. Би туслах нэгэнд туслаад туслахгүй нэгэндээ туслахгүй байх хэрэгтэй байна. За би жоохон муу санаатай байх хэрэгтэй байна. Ер нь би туслаач гэсэндээ албатай ч юм уу дөө. Ер нь туслаа гэж надад зөрүүл сайн санаа гаргах ч юм уу. Тэр хүний сонголт юм биш үү? Ер нь заавал сайн зүйл яах хэрэгтэй юм. Би зүгээр амиа бодол явуучвал надад илүү амар юм биш. Гэх мэтчлэн тэр хүүхд зүгээр л ингээд өөрийнх нь үзэл баримтлал буруу байсан биш. Гэхдээ зүгээр л өөрх нь нэгний ингээд гаргасан зан нь өөрт нь ингээд хүн дээр тусаад өөрийнхөө үзэл баримтлалыг хүртэл ингээд солиод хувь хүнээ хүртэл солиход
хүргэсэн тийм том алхам шатууд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр хүүхдийн асуудал юу байсан бэхээр тэр хүүхдэд биш. Тэр хүүхдийн ээж аавд нь биш. Ерөөсөө л зүгээр л хүн хоорондын харилцаа, тэр нийгмийн харилцаа, тэр одоо өөр хүүхдүүдийн ингээд эцэг ихэн хангалттай сайн хүмүүжүүлж чадаагүй ч юм уу. Одоо тэр дутуу байдал, тэр зүйлийг ойлгож мэдж чадаагүй тэр алдаанаас нь нүүдээд өөр хүүхдэд ч гэсэндээ халдварлаж эхэлж байгаа. Энэ бидний амьдралд нэлээд нийтлэг болдог тохиолдлуудын нэг гэж би бол бодож байна. Ихэнхдээ хүн хоёр сонголтын дээр аягүй их тулгуурлаж ингээд боддог юм шиг. Эсвэл энэ хоёрын хооронд аягүй их өөрчлөгддөг юм шиг санагдсан байхгүй. Нэг нь юу вэ гэхээр би мөнгөтэй байх хэвээр. Би мөнгөтэй байвал би хүчтэй, би сайхан амьдрна. Анхнаасаа тэр хүн мөнгөтэй байвал сайхан амьдрна гэж бодсон уу гэвэл үгүй. Тэр хүний эрхэм зорилго нь юу байсан бэ гэхээр би зүгээр л өөрийнхөө дуртай зүйлийг хийж амьдраад би ингээд гэр бүлтэйгээ аз жаргалтай ирээдүйд өөрөө үр хөвгттэй хань ижилтэй болоод ерөнхийдөө хайраар булхаж амьдрсан амьдрал илүү аз жаргалтай маань эд хөрөнгөөс гэж бодож амьдрж исэн боловч магадгүй тэр хүний амьдралд ямар нэгэн санхүүтэй холбоотой маш том асуудал гарч ирээд тэр үед ямар ч мөнгө байхгүй эсвэл байгаа бүх зүйлээ зараад эсвэл зүгээр л үр зээл тавиад тэрнийгээ төлхийн төлөө өдөр болгон дургүй зүйлээ хийж босч ирсний үндсэн дээр тэр хүний тархинд юу гэж орж ирэх вэ гэхээр би мөнгөтэй байх хэрэгтэй байна. Би мөнгөтэй байсан бол би өнөөдөр ингэж ядрахгүй байгаасан. Би мөнгөтэй байсан бол би өөрт байгаа зүйлээ зарах шаардлагагүй. Би мөнгөтэй байсан бол би дуртай зүйлээ хийгээд явж явах хэрэгтэй. Би мөнгөтэй байвал би хүнд дээрлүүлэхгүй гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар мөнгө байж иж л би эрх чөлөөтэй байх юм байна. Би мөнгө байж иж л аз жаргалтай амьдрах юм байна. Хичнээн хайраар булхсан байсан ч гэсэндээ тийм сайхан гэр бүл хань ижил байсан ч гэсэндээ би мөнгөгүй болвол ийм хохирол гарц амсах юм байна гэдгийг ойлгонгуудаа тэр хүний амьдралын зорилго нь зүгээр л мөнгө болж ирдэг. Зүгээр л мөнгө байхад дараа нь бүх зүйл болно. Энэ тэр хүний буруу юу? Мэдээж үгүй. Энэ юутай холбоотой гэхээр дахиад нөгөө нэг нийгэм хүн хоорондын харилцаа тэр бүх өвдөлттэй холбоотой дахин шинээр өөрийнхөө амьдралыг харах үзэл бодол тэр зүйлүүдэд сольж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө талд нь юу байгаа вэ гэхээр магадгүй яг тэр хүнийх бол ингээд гэр бүлээр аз жаргалтай амьдраад байжгаад дараа нь мөнгөгүй болохгүй мэн гэж солигдсон байгаа. Тэгмээд нөгөөх нь юу гэхээр анхнаасаа гэр бүл сайн сайхан зүйлийг хүсээгүй зүгээр л би мөнгөтэй байвал би ирээдүйд аз жаргалтай сайхан амьдрна гэж бодоод эртнээс зүгээр л дургүй зүйлээ хийгээд ч болов яаж иж хагаад мөнгөтэй болохын төлөө хөдөлмөрсөөр ирсэн. Гэхдээ мэдээж хүссэн хэмжээндээ хүрээгүй ч гэсэндээ хөдөлмөрлөөл ядрах үедээ ядраад тэсэх үедээ тэсэл явж байгаа. Гэхдээ эцэстээ яг тодорхой хэмжээний мөнгөтэй болсны дараа өөртөө сайн сайхан зүйлийг хуваалцах аз жаргал дурсамж бүтээх хүн байхгүй ч юм уу өөрийг нь гих хөнгөө болсон үеэ ойлгох үед ч юм уу эсвэл дуртай зүйлээ алдсандаа ч юм уу дуртай зүйлээ хийж чадахгүй үеийг хүртэл яваад байгаадаа харамссан тэр харуулсал нь эргээгээд тэр хүний бодлыг хүртэл өөрчилдөг. Би зүгээр л мөнгөтэй байхад бүх зүйл болдгоо юм байна. Зүгээр л мөнгөтэй байхад хүн аз жаргалтай амьдрдаг юм байна. Хүн зүгээр л гэр бүл хань ижил үр хүүхдтэй яг хүнд хайрлуулагдаж хайрын дунд байж хүн эцтэй эд баялаг биш зүрх сэтгэлээрээ сайхан амьдрах юм байна гэдэг зүйлийг ойлгож мөнгө хөөхийнхөө оронд өөрийнхөө сонирхлыг гэдэг юм уу эсвэл найз нөхдөдөө цагийг өнгөрүүлдэг ч юм уу тэр зүйлүүдийн хойноос хөөцөлдөж эхэлдэг. Миний ажигласаар энэ хоёрын дунд л хүмүүс айгүй их эргэлддэг. Миний эргэн тойронд хүртэл мөнгө байгаад л бүх зүйл болно гэж боддог. Би өөрөө ч гэсэндээ тэр одоо тодорхой хэмжээний энэ хоёрын аль нэг рүү аль руу орж ирсэн байхгүй. Мөнгө гэж явж байгаад дараа нь хүн дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр одоогийн миний нөхцөл байдал юу вэ гэхээр энэ хоёрын хоёулынх нь буруу биш ээ. Энэ хоёрын хоёулынх нь үзэл баримтлал буруу биш. Энэ зүгээр л тэр хүмүүс зүгээр л нэг талдаа хитрхи их дутуу мэдрэмж аваад хитрхи их өвдсөн учраас дахиж тэр мэдрэмжийг авахыг хүсэхгүй байгаа учраас зүгээр л өөрийгөө тэр зүйл рүү 100% шахчихж байгаа. Миний хувьд юу вэ гэхээр би аль тал руу ч тэгж хүчтэй ормооргүй байна. Эсвэл аль тал руу ч өөрийгөө шахаж зовоомооргүй. Эцэстээ угаасаа аль нь утга учиргүй гэдгийг би мэдж байгаа учраас мөнгөний хойноос гүгээд өөртөө нь гоё сайн сайхан дурсамж бүтээх хүн байхгүй байх, өөрийг нь хайрлах хүн байхгүй байна гэдэг нь өөрөө асар их зовлон өвдөлт. Тэрнтэй адилхан зүгээр л өөрийг нь хайрлаж яхад болоо гэтэл санхүүгийн том асуудал тулгарлаад ингээд зовох бас нэг бодлын хэцүү. Тийм болохоор би энэ хоёрын аль нэг нь биш хүн нэгийг нь хөөж байгаа хүмүүс аягүй харж ирсэн учраас би тэр хүмүүсийг хідэж буруутгаж юм уу буруу байна гэж хэлдэггүй. Тэр хүмүүс зүгээр л тэр дутуу мэдрэмжээ дарахын төлөө хичээж байгаа.
Гэтэ би хүртэл энэ хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй юм шиг үе мөчүүд надад ч гэсэндээ аюух гарч ирдэг. Би яг алийг сонгохоо мэдэхгүй өөртөө аюух ярилцдаг. Гэтэ эцэстээ би аль алийг нь үдсэн учраас би аль альных нь талд орохоос илүүтэй зүгээр л голыг баримталж явах нь хэрэгтэй юм шиг. Дуртай зүйлээ хий, цагийг хүмүүстэй хамт өнгөрөө. Гэхдээ хажуугаар нь санхүүгийн баттай байдлын төлөө бас явах хэрэгтэй. Эцэстээ чиний амьдралд болж байгаа бүх зүйл чиний буруугаас биш. Чиний буруутай үйлдэлээс болж ийм зүйл болоод байгаа биш. Зүгээр л хүн хоорондын харилцаа нийгэм гэдэг угаасаа харгас, угаасаа энэ тоглоом хүн болгонд шударга байдаггүй. Бид нар зүгээр л шударга бус нийгэм, шударга бус байгаар зохиогдсон энэ ертөнцид шударга зүйлийг хүсэж амьдардаг. Гэхдээ шударга зүйлийг хүсдэг мөртлөө өөртөө ашигтай байдлаар шударга бус зүйл тохиоход хүн дуртай байдаг. Өөрөө ямар нэгэн байдлаар хүссэн зүйлээ авахын төлөө шударга бус байдлыг ашиглаад тэр зүйлээ авсны дараа хүн аз жаргалтай байдаг, хүнд сайхан санагддаг. Гэхдээ өөр хэн нэгэн шударга бус байдлыг ашиглаад өөрт нь хохирол гар зурчруулсан тохиолдолд хүн яагаад надад ийм шударга бус зүйл болчихоо, шударга ёс хаана байна гэж ярьдаг. Тэгэхээр ерөнхийдөө хүн зүгээр л эцэстээ ашгаа боддог. Юу шударга вэ, шударга бусдаа биш. Зүгээр л өөрт нь хэрхэн санагдаж байна. Өөрт нь эцэст нь юу оногдож байна гэдг нь л эцсийн чухал үр дүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө болвол энэ хорводлогын дээрх одоогийн бий болж байгаа зан чанар, одоогийн амьдралыг харах өнцг нь ерөөсөө бидний буруу биш. Зүгээр л хүн хоорондын харилцаанаас болж энэ бүх өвдөлт, энэ бүх шархыг мэдэрсэн учраас бид нар баг багаар өөрсдөө ч мэдлгүй өөрчлөгдөж идэг. Тэгэхээр хизээж бид нар хин нэгний амьдралд, хин нэгний биед нь ороод тэр бүх зүйлийг өмнөөс нь даван туулах боломжгүй учраас бид нар ядчил дотор нь орж туулж чадахгүй маа гэхэд ядчил тэр хүний сонголтыг хүндлээ, тэр хүнийг ядчил ойлгох тал руу чиглэсэн илүү дээр байх гэж би бодож байна. Тэгэхээр зүгээр л бид нар нэг нэгнийгаа ойлгохын тулд чи ямар сонин хүн юм бэ? Чи эсвэл яагаад ингээд ийм хачин зантай юм бэ? Энэ угаасаа ийм хачин штэ гэхийнхаа оронд бид нар зүгээр л нэг нэгнийгаа илүү сайн ойлгохын тулд, илүү сайн мэдэрч ойлгож тэр хүний дотор орсон юм шигээр ядчил ойлгохын тулд бид нар нэг нэгнээсээ асуух хэрэгтэй нэг л чухал асуулт байдаг. Тэр нь юу вэ гэхээр чамд юу тохиолдов вэ? Чамайг яг юу ийм болгосон юм бэ? Чамайг яг юу ингэж өөршигдөж, юу чамайг ингэтлээ их өвтгөө вэ? Чи яагаад ийм болчихвоо? Мэдээж чамайг анханасаа ийм биш байсан гэдгийг би мэдэж байна. Анханасаа ийм замыг хүсээгүй гэдгийг мэдэж байна. Чамд юу болсон талаар нэг яриач. Чамд үнэхээр яг юу тохиолдсон юм бэ гэж асуух асуулт л үнэхээр бид эдийг нэгнтэйгээ ойр байлгахад, нэгнийгээ холбоход хүрнэ гэж бодож байна. Тэгэхээр зүгээр л бид нар хүссэндээ юм байдаггүй. Бид нар нийгмийн харилцаа, амьдрал энэ бүх авсан шарх, энэ өвдөлтөөсөө болоод л бид нар зүгээр өөрчлөгддөг. Бид нар хүсээгүй замаараа ч явах тохиолдол айгүй их байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгнийгээ илүү их ойлгохын тулд ядчил эргэн тойрныхоо хүмүүсээс үнэхээр сонин зан гаргаад ч юм үнэхээр хэцүү байвал зүгээр л чамд юу тохиолдсон бэ гэж асуух болно. Эсвэл өөрөөсөө ч гэсэндээ асууж болно. Намайг юу ийм болгосон юм болоо гэд. Тэгэхээр энэ хүртэл надтай хамт миний яриаг сонссонд баярлалаа. Тэгээд цаашдаа ерөнхийдөө нэг их бичлэг YouTube дээр ч юм уу хийх үгүйгээ сайн мэдэхгүй байгаа ч гэсэндээ ерөнхийдөө боломж болцоотой болвол ер нь хийн гэж ерөнхийдөө бодож байна. Тэгэхээр энэ хүртэл хамт байсан баярлалаа.